Монгол улсын ардараа өвгөлсөн хүү бий. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард олон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлоосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухайж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчлалж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хэмнэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө морь малын нэрхий боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан өдүүлсэн эрх чөлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон бүр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга их мэдл булаалтсан талбар болгодоо эн чинь хэний гавьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Ирэх чөлөөг минь боосон ч дуурсаар л байх болно. Алах барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонголт бидэнд бий. Би ганцаараа биш.